Сайн байна уу? За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За би анх удаа ингээд зочинтой ярилцлага хийх гэж байна. За өөрийгөө танилцуулаарай. Сайн байна уу? Намайг Золоо гэдэг Монголоос ирсэн зураач. Тэгээд Ирланд улсад аялаад ивент хийх гээд хүрээд ирсэн байна. Хизээ ирсэн бэ? Сая хэд хоногийн өмнө ирсэн. Сарын хугацаатай ирсэн. Тэгээд гоё монголчуудад зориулаад зургийн ивент хийчээд Ирланд орноороо аялж агаад буцах төлөвлөгөөтэй байгаа. Nice. Ирланд ирсэн анхны сэтгэл ямар байсан бэ? Гоё нөө. Гоё ногоон газар байд. Бороо оруулснаар гараад тэр нь жоохон хөвгчлөлтэй юм байна. 10 минутын цастай солигдоод байгаа болохоор амар сонирхолтой амьдэрдэг юм байна. Тэгээд тэрэнд нь одоо тэгтээ баг 2-3 хоног тасчих шиг болсон шүү дээ. Хиндээ жоохон гайхаж байгаа. Монголд болохоор би Zolo Art Studio гээд урлан ажилладаг. Тэгээд тэнцээ хүүхдийн сургалт хийдэг. Өөрөө захиалгаар зураг зурдаг. Тэгээд Монгол ийм өв уламжлалыг харуулсан зурагнуудтай пазл, магнит эдгээр хийж зардаг. Манайх онлайнаар бас байдаг. Гадаад байдаг монголчууд маань бас онлайнаар монгол гэрийнхаа тооны зургийг ингээд захиалаад гэртээ аваад явчих боломжтой. Онлайн бизнес ажиллаж байгаа. Хүмүүс монгол гэрийнхаа тооны өмнө гэр бүлэрээ өөрсдийнхөө зургийг өгөөд монгол үндэснийхээ хувцастай зураг зурулж болдог. Тий. Ороод харах юм бол яг зурсан зургнууд нь байж байгаа. Nice. Ихэнх нь ер нь бол тийм гадаад байдаг монголчууд маань тэгж зураг авах амар дуртай байдаг. Өөрсдийнхөө ингээд дээлтэй зураг гэртээ тавиад хараад ингээд баярлаад байж дуртай. Тийм. Ялангуяа ингээд гадаадтайгаа бид нар болохоор гэр одоо эх орноо санаж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд гоё Монгол уламжлалаа хадгалсан юм. Тэгээд өөрсдөө гараар зурсан. Тэгээд өөрсдөө тэр зурган дотор ингээд орцсон байвал бас бүр гоё нөгөө дулаахан гоё мэдрэмжтэй байх юм байна тий. Яг тийх зоригтой л ирсэн. Би нөгөө анх Монгол тооноо зурхтаа ч гэсэн ер нь авсан санаа нь тийм. Би өөрөө бас хөдөө өссөн. Өөрийнхөө өссөн өвөөгийнхөө монгол гэрийг хамгийн анх зурж ирсэн байхгүй юу? Яг миний санаж байгаагаар юм байгаа гэж өөртөө зориулж зурсан. Өвөөдөө бас зориулсан байсан. Тэгсэн чинь хүмүүс тэрэнд амар дуртай. Угаасаа бүх монгол хүн л монгол гэрийнхаа тооноор тэнгэр харж өссөн байгаа байхгүй юу? Тэнгүүд нөгөө гадаад байдаг монголчууд маань тэр мэдрэмжийг илүү их сансан байж байх гэж бодож ирсэн. За зураг зурхын хамгийн гоё нь чамд юу байдаг вэ? Хамгийн гоё нь би одоо нөгөө хүүхэд байхасаа зураг зурсан. Бүр жоохноосоо эхэлсэн болохоор ингээд яалтчгүй ингээд амар тайван болчдөг зурж байгаа болохоор би ингээд өөрөө ингээд зурж байгаа үедээ амар жаргалтай байдаг. Ирландд зохион байгуулах ивентийнхээ талаар танилцуулаач. Ирландд болохоор монголчуудад зориулаад одоо яг өөрийнхөө зурдаг тоон бүтээлээрээ 3 цагийн хугацаанд надаар заалгаад өөрөө гэрлүүгээ аваа явах боломжтой тийм сургалт зохион байгуулж байгаа. Тэгээд хүүхдүүдэд бас тусдан сургалт орж байгаа. Жохон хүүхдүүдэд. Өмнө нь болохоор одоо ингээл wine уугаал, prosecco уугаал ингээд зурдаг тийм ивентүүдэд орж исэн байхгүй. Тэгээд ерөөсөө энд болохоор ихвчлэн ингээд 1 цаг эсвэл цаг 30 минут ч юм уу байгаад идэг. Тэгээ би ингээд зурхаараа ерөөсөө ингээд зурж амждаг байхгүй. Тэгэл нэг одоо илүү гарсан буудаг энтрэн гэрлүүг ингээд аваа явдаг. Тэгсээр гэртээ очоо ерөөсөө дуусгасан юм байхгүй. Тэгэл ер нь бол хаягддаг. Харин цаг нь яг энд байдагуд нь бол амар бага байт юм лээ. Би тэгээд хангалттай байх үүднээс 3 цагийн ивент зохиогоод тэгээ хоорондоо бас юм яриад гоё танилцаад нэг өдөр хөвгчлөлтэй байхаар гэж бодсон. Тэгвэл гоё юм байна. Ингээд монголчууд зориулаад өөрсдөө тооноо зурх сургалт маань болохоор Ирланд улсад анх удаа зохиогдож байгаа. Би яг хамгийн ихнийхээ зогсоолыг эндээс эхэлж байгаа гэх юм уу. Тэгээд ер нь явандаа цаашдаа Европын бусад орноор яваад монголчууд дээр очиод ивентээ өргөжлүүлээд явах хүсэлтэй зорилготой байгаа. Гоё юм байна. Одоо ингээд бид нар гадаадд амьдарч байхдаа одоо монгол багшаараа монгол одоо уламжлалыг хадгалсан өөрийнхөө гараар тийм зураг зураад тэгээ ингээд өөртөө хадгалж явах юм бол одоо хэдэн жилийн дараа ч юм уу за би Ирландд амьдарч байхдаа нэг ийм гоё зураг зурж яжүүлээ гэдэг ийм айгүй гоё дурсгалтай байх юм байна гэж санагдлаа надаа. Тэгээ ялангуяа тэр чинь нөгөө тооноор хөх тэнгэр харагдаж байгаа тий. Магадгүй энд амьдардаг гэртээ үлгцэн байхад харахад гэрээ санаасаа уужраад багсаж байдгүй гэж бодохгүй юу? Тийм байна. За тэгвэл сайхан зургийн багштай уулзсан чинь надад нэг гоё зураг зурхыг зааж өгч байгаа. Хоёулаа нэг амархан зураг заагаад зурж үзье. За тэгээ. Яа, битээр ямар ч гэсэн зураг дуусчлаа. Тэгээд манай багшаа айгуу сайн юм байна. Яалтчгүй нөгөө мэрэгчлийн хүн болохоор ингээд одоо надад ингээд ерөхий за ингэрээ тэгэрээ гэж зааж өгч байгаа байхгүй юу. Тэгээ би нөгөө ямар ч авьяасгүй ирнэ ямар ч нөгөө заврынхан дагуу ерөхий нөгөө төсөөнийг гаргаад тэгээ ингээд нарийн чимхлүүр юмнууд юм болохоор манай багш айгуу гоё зааж өглөө. Тэгээд яг ингээд
зоологийн гар хөрөхтөдөө л ингэ шууд ингэ амьлаад ирсэн юм байна. Баярлалаа нэ. Гой зурж штэ. Мундаг байлаа ш сая өөр. Чам тэгээ зураг зурсан чи ямар санагдчих? Айгуу гоё, айгуу төвлөрж байна. Одоо энэ нөгөө Стивен Грин дотор бит хоёр байгаа байхгүй юу? Тэгээд айгуу хүмүүс ингээд нааш цаашаа явж байгаа шүү дээ. Тэдрийг бол би ерөөсөө анзаараагүй. Чам зурчих чи хүмүүс ямар гоё ингээл арч амар яриадс шүү дээ. Одоо ингээл энэ зургийг гэртээ авчиад үлгчих нь шүү дээ. Тийм. За баярлалаа. Зүгээрээ. Манайхан 6 сарын 14-нд зоологийн ивент дээр очиод тэгээд яг ингээ Монгол гэрийн тооныг тэгээд дээрэс нь хүүхдүүд болохоор өөрсдөө сонгоод зурж манай зурнуудаа сонгоод тийм зурж болно. За бүгдээрэнд нь амжилт хүсье. Enjoy. Зурагтай болоорой. Баярлалаа.